Ээжийн инхри охин байлаа. Аавын нандин шүтэн байлаа. Амьдралыг цагаанаар төсөөлдөг байлаа. Аз жаргал минийх гэдэгт итгэдэг байлаа. Хорвоогийн нар элчтэй санагдаж халамж хайрыг мэдэрдэг байлаа. Хүний дайтай амьдрандаа гэтэл хүсэл минь харин хясал болчихсон. Энэ хорвоод хүмүүн биеийг олж мэндэлсэн нь та бидний цаглашгүй аз, сэтгэж ухаан, өрөвдөж уйлж хайрлах чанар та бидэнд ижил тэнцүү заяасан нь хорвоогийн тоосыг хөдөлгөн байгаа хамаг амьтан дундаас ялгарах бидний онцлогоо. Гэтэл хүн нь хүнээ зүгээр л бараа солилцож байгаа мэт худалдаалж тэгээд дарамтлан хүчирхийлэх араатнаас ч гарамгүй авиртан хорвоо ертөнцийн хог шиг олноороо хөглөх юм а. Энэ бол бидний ярьдаг хүний наймаа буюу хүн худалдаалах гэмт хэрэг. Хүн худалдаалах гэдэг нь мөлжилгийн зорилгоор эмэгтэйчүүд болон хүүхдийг хүч хэрэглэх, занал хийх, хурам мэхлэх замаар элсүүлэх, дамжуулан хүлээн авах үйлдэлийг хэлнэ. Өнгөт арьснуудыг төрөлх орноос нь хулгайлж, хүч хэрэглэн Америк төв рүү боол болгож худалдаалдгийг бидний хэдэн монголчууд киноноос л үздэг байлаа. Аль 17 дугаар зууны үеийн үнэн түүхийг үзэн суухдаа өөрсдөө энэ хэргийн гэрчин болж хайртай дотны хинэгнээ хилийн чандад амьд сүг болгон хохирохын чинээ сансангүй явлаа. Бас зарим нь өөрөө ч хүн чанараа дэвслэн байж элэг нэгт монголчуудаа харийнханд бас өөрсдөө худалдан ашиг хонжоо олно гэж санаагүй зэ. Ийхүү өнөөх киноноос үзсэн идэр бүсгүй бяцхан үрсийн нулимс тарчлаан надад хамаагүй мэт дүлий дүн боргиж явсан бид нэг л мэтгэд өнөөдрийн өдөртөө зоолгочихжээ. Тэр Монгол охинд мөнгө өгсөн. Чамааг авсан тэр мөнгийг чи түл. Энэ бүгдийг төлөх юм бол чи гэртээ ярих боломжтой. Үгээр үлэсний үеийн мөнгө гэсэн. Эсний аюулгүй байдалтай. Хашилсан ийм хэрэг болчиход байна. Бүр татны найз мэл намайг л хуурал тэгэл. Улсын төр засаг асуудлын дээр бол ямар ч зардал бол санхүүжилт бол байхгүй. Татгшаа бол тэрийг сайн судалж ич явах бол хэцүү. Өөрөө тэгэл хохирч үлддэг юм хэлээ. Хүн худалдаалах гэмт хэрэг олон улсын хэмжээнд 3 хэлбэрээр илэрч байна. Эхнийх нь бэлгийн мүлчлэг буюу охид бүсгүйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх, дотоод болон хилийн чандад дамлан худалдаалах. Дэлхий дээр жил тутам 5 сая хүн энэ гэмт хэргийн золиос болж байгаагийн дийлэнх олонх нь охид эмэгтэйчүүд байгаамаа. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн 80 гаруй хувь нь бэлгийн мүлчлэгийн хэлбэрээр үлдэгддэг байна. Харин манай улсад байгаа албан тоо баримтаар 2001 онд нэг эмэгтэй хүний наймааны золиос болж байсан бол энэ тоо 2008 он гэхэд 300 гаруй болж нэмэгдэжээ. Гэхдээ энэ үзүүлэлт хүн худалдаалах гэмт хэрэгт өртснөө цагдаа хүний эрхийн байгууллагад мэдээлсэн охид эмэгтэйчүүдийн тоо гэдгийг та санаарай. Нэр төр үнэн түүхээ нууцлахыг хүссэн далд хохирогч хичнээн олноороо нуугдан байгааг бид таашгүй. Бид нэвтрүүлгээрээ хүн худалдаалах гэмт хэргийг хохирож болсон зарим эмэгтэй яриаг одоо үзүүлэх гэж байна. Сайрхаад байх түүх биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ өөрсгөн зовлон элэг нэгтэй олон монгол охид эмэгтэйчүүд бүү амсаасаа гэсэн чин сэтгэлийг өөрлөн ярилцсанд тэдэнд баярлалаа. Бидний нэвтрүүлгийн гол зорилгоч бас энд оршиж байгаа юм. Амнаасаа унах нь битгий хэл бодох бүртээ өөртөө хийгээд өрөөлийг зүгтэг гэж учирлсан тэдний яриаг бид хүний эрхийн байгууллагын зөвшөөрөлтөөр үзүүлж байна. Өндөр цалинтай амчин тэгэл бас амьдралаа дэвшлэх гэж бодвол хин ч гэсэн бод шүү дээ. Тэгээд атсан чинь харин тэр газар чинь бол нэг санснаас өөр шал өөр юм амчин. Тэр хүүхэд асрах нь юм бараа сурч байхгүй гэсэн. Тэгэл шууд л хүн дамлан наймаалгүй би нөлөөлөх зорилготой илэрсэн. Авч явдаг зуучлсан хүн тэгж мөнгө авдаг. Зодготой бол алгатанд ч баг ингэ гараа зангитаал шууд ингэ зохиол тэгэл бас юу вэ? Байнгын нөгөө үснээс сулгаагаал унгаах ч юм уу. За бүр болоод өөрхөн гар өвдөн штэ. Тэхэн хөтөлч юмар зохино. Тэлээ юм уу? Эсвэл нөгөө юм савчтай малгай байдаг штэ. Сарвчтай малгай гарлаа ингэж амар. Сарвчтай малгай шиг уртл нь ингэ бид нар ядаж ингэ гинжлээ төмөрлцсөн байсан хөө нөгөө өмсчихсэн сарвчтай малгайгаа. Тэгсэн чи явж ингэ гинжлээ. Тэрүүгээр ингэ зодж байсан. Ер нь нэг баригдахтаа болохоор бүр өстэй амар зодголж байсан.
Ирэн дээр очиход бүр нэг цэвэр хятад юм. Нэг нь бол өвөр Монгол байсан. Тэр өвөр Монгол нь одоо тэр охины нөхөр болох юм. Нөхөр гэдэг юм. Тэр хятад хүн тэр охины толгоор руу нэг жижилнийг юм хилэл загнаад тест юу гэж байгаа гэдгсэн чи арай яас их уддгийн. Тэгээд манай үйлдвэрт ажиллавал 2-3 охин авчирна гэсэн яасан. Яагаад нэг охинтой ярьж байгаа юм тэгээд энэ л гэдгийгсэн. Цаашаа бит дөрүүлээ багасаас 10-40 богонд арай 22-40 богонд. Тэгээд дөрүүлээ суугаад дөрүүлээ явж байгаа. Замдаа нөгөө охин чинь боон. Тэгэхээр би нөхсөө би яаж хятад унтаж яах вэ? Хийлж мэдгүй анх удаа л уусаа хэл тавьж байгаа юм шиг. Тэгсэн чинь өөстө зөөр мөгөр тэгээд би үгүй цөг бууна гэдгсэн чинь за зөөрөөсөө боллоо. Би өөрсөө шууд чамтай цаашаа явуулаа гэлдэгчээсэн. Тэгэл тэр миний энтэл суугаад би энтэлтэн суугаад хоёлоо би унтчих явж байгаад. Тэгээ унтаас ирсэн чинь нөгөө охин минь ч байхгүй нөгөө өвөр монголч байхгүй. Ингээл хас нөгөө хятад миний хайн суугаад явчихсан. Тэгэл хоёулах нь болчихсон. Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бус олон байгууллага бий. Тэдний зөвхөн нэг болсон хүүсийн тэгшэрхийн төв сүүлийн жилүүдэд хандсан хүмүүсийн тоон үзүүлэлтийг та харж байна. Тэд цөм хин нэгний дарамт шахалтад автах хуурам мэхлэгдэх замаар хүний 8-ны золиос болсон байжээ. 2003 оноос хойш нийтдээ манай байгууллага бол 200-300 гаруй тийм хүн худалдаалах гэмтний хохирогч зарим нь хохирчулсан байх магадaltaй тийм хүмүүст үйлчлэг үзүүлсэн. Дийлэнх нь бол одоо ямар нэгэн байдлаар өндөр цалинтай ажилд гарах юм зараар одоо их ихтэй явсан аль эсвэл найз нөхд танилаараа дамжуулаад явж хүний 8-ын төрсэн нэм тохиолдод бол их байдаг. Зах зээлийн нийгмийн дунд үед хотын хаасайгүй гуйлга гуйж орц хонгол траншийг дүүргдэг байсан балчир үрсийн тоо өнөөдөр харьцангуй цөөрчээ. Гэхдээ цөөрсөн шалтгаан нь юу вэ? Асрамжийн төв олон улсын байгууллагын сайхан сэтгэлтнүүд цөмийг нь орон гэртээ болгоод хүмүүжүүлж байгаа юу? Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн албанд байгаа мэдээллээр 2001-ээс 2007 оны хооронд буюу 6 жилийн дотор 144 монгол хүүхэд гадны улс руу үрчлэгджээ. Тэгвэл 2007-оос 2008 он хүртэл ердөө ганцхан жилийн хугацаанд 465 хүүхдийг гадны иргэн үрчлэн хилийн чандыг зорьсон байна. Энэ мэд хэд хэдэн үндслэлээр манай хүний эрхийн байгууллагууд хуурамч үрчлэлтийн асуудал асрамжийн газруудаар халхавчлан гадаадад сурах нэрийдлэр гудамжны хараа хяналтгүй гэгдэх хүүхдүүдийг хил давуулан худалдаалж хүчээр биеийг нүнлүүлж эд эрхтний донор болгож байх нөхцөлтэй гэж дүгнэдэг юм билээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Америк, Орос улбаны улсын хуулийн байгууллагууд хамтран үрчлэлээр халхавчлан хүүхдийн эд эрхнийг донор болгон худалдаалдаг UNENO хэмээх олон улсын зохион байгуулалттай бүлгийг илрүүлэн баривчилсан байдаг. Тухайн үед UNENO бүлэг нэг эрүүл хүүхдийн бүх эд эрхтэн 500 мянган Америк доллараар худалдадаг байснаа мэдүүлсэн түүх бий. Хүн худалдаалах гэмт хэргийн хоёр дахь хэлбэр бол хөдөлмөрийн мүлжлэг. Өндөр цалинтай ажилд зуучлан гих хуурамч зар сурталчилгаа, ажиллах хүч зуучлах нэртэй компаниудын шугамар энэ гэмт хэрэг манай улсад оршин тогтнож байна. Энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд олноороо хохирч байгаамаа.